мэдээ үргэлжилж байна. За Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдөлд иргэдийн гарын үсэг цахимаар цуглуулж эхлэх байгаа лээ. За хэрвээ энэхүү нийтийн өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурвал улсын хурлаар хэлэлцэх учиртай. Тиймээс энэ удаад сэтгүүлч Улам Баяр хотын даргын сонгуулийг тогтолцоог нь хөндлөн онцолж байна. Оройн мэндэргүй үзэгчтэй. За Улаанбаатар хотын захирагчийг иргэдээсээ сонгодог болъё гэдэг саналыг иргэн төр тогтох департаментэд санаачилж өргөдөл гаргасан байна. За ингээд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлж байгаа. Ер нь бол төр тогтохын санаачилсан өргөдлийнхаа хэлбэрийн хувьд бол иргэдийн оролцоо чухал байна. Шууд сонголт ил тод байдлыг нэгдүгээр тавьмаар байна гэсэн ийм саналыг тавьж байгаа юм. За тэгвэл Монголын төрийн эрх мэдлийг тэнцвэрийг бол бүхэлд нь өөрчлөх шинжтэй ийм санал гарч ирж байна. За Улаанбаатарт бол Монгол улсын нийт хүн амын 55-аас 60% нь за хотын төсөв нь бол 5-аас 7-оос 8 их 80 төгрөг байдаг. За бүгд хотод төвлөрсөн эрх мэдэл болоод бизнес, зах зээл, санхүүгийн зах зээл гэх бүгд хотод төвлөрсөн. За эрх мэдлийн төвлөрөл буюу газар, бүтээн байгуулалт, барилга гэд бүх зүйл хотын даргын мэдээлэлд ийм төвлөрсөн байдалтай байгаа энэ цаг үед бол яг одоохондоо Монгол улсад нийслэлийн засаг даргыг иргэдээсээ шууд сонгодог байдал бол тохирохгүй гэдэг ийм саналуудыг бас улс төрийн хүрээнд яригдаж эхэлж байна. За тэгвэл хотын даргыг шууд сонгодог орнуудын нийтлэг загварыг харж үзье. Америкийн нэгдсэн улс, Их Британи, Герман, Япон, Өмнөд Солонгос, Бразил зэрэг улсад хотын даргаыг иргэд шууд сонгодог. Гэхдээ эдгээр улсад бол нэг ижил суурь нөхцөл бий. Төрийн тогтолцоо нь аль эдийнэ докторчсон эрх мэдэл хуваарлах тогтолцоо нь 100 жилээс дээш насжилттай, шүүх парламент аудит хяналтын байгууллагын бие даасан байдалтай, хотын дарганд дур мэдэн авирлах боломжгүй, хотын дарга нь хүчтэйч хязгаарлагдсан ийм хүч нөлөөлөж байдаг. За хотын даргыг хянах институц нь илүү хүчтэй байгаа. За тухайлбал Америкийн нэгдсэн улсад хотын зөвлөл, шүүх, прокурор хэвлэл нь хотын даргийнхаа үйл ажиллагаа, шийдвэрийг байнгын тогтмол хянж байдаг. Их Британд бол ассамбле, улсын хурал нь хянж байгаа. За Германд бол мужийн хууль, үндсэн хууль нь бол их хатуу. Эндээ заавал энэ хуулиа бол баримтлах ёстой. За Япон улсад бол орон нутгийн парламент нь хотын даргатаа хяналт тавьж байдаг. За Солонгост бол төв засаг буюу аудит нь маш сайн хяналтыг тавьж байдаг. За Бразил улсад бол шүүх, арбитрацийн хяналт бол хүчтэй нөлөөлж байдаг гэсэн байна. За ингээд хотын дарга ганцаараа ямар ч шийдвэр гаргах боломжгүй эдгээр улсууд бол за ингээд энэ улсуудад бол хотын дарга нь бол улс төрийн карьерийн төгсгөл биш харин ч эхлэл нь болж ийм хөгжсөн байна. За хотын дарга дараагийн шатанд харин ч шалгагддаг, амжилтгүй бол улс төрөөс гардаг, хэд популист бол систем өөрөө дарж авдаг ийм өндөр хөгжилтэй орнуудын хувьд. За гэтэл Монгол улсад ямар байна вэ гэхлээр хотын дарга нь шууд ерөнхийлөгч болох ийм эрх мэдэлтэй болох эрсдэлтэй, хяналт нь өөрөөс бол иргэд шууд хяналт тавих боломжгүй, намын хамгаалалтанд ор шууд ороод явах ийм хүчтэй байна. За Монгол улс эдгээр орноос тэгвэл юугаараа өөр байгаа юм бэ? Яагаад болохгүй юм бэ гэж жишээлбэл хүн амынхын төвлөрөл Япон улсад 10% нь л хоттой, Герман улсад 4% нь л хоттой, Солонгост нийт иргэдийн 19% нь хоттой, Франц улсад гэхэд 16% нь л хоттой. За гэтэл Монгол улсад эсвэргээрээ нийт хүн амын 55-аас 60% нь Улаанбаатар хоттой оршин сууж амьдардаг. За энэ нь өөрөө эрсдэл юм аа. За дээрэс нь Монголын нийслэл бүх улсын иргэдийн саналыг эзэл нэ 55-аас 60% гэдэг бол талаас дэш хувь нь хоттой амьдарч байгаа. За ингээд дагаад хотын даргыг шууд сонгуул тэр хүү ерөнхийлөгчөөс илүү легитимтэй болно. Намын институц нь илүү сул байх эрсдэлтэй. За барууны орнуудад бол нам бол үзэл баримтлал, хувь хүн солигдсон ч систем нь хэвээрээ байдаг. За гэтэл эсвэргээрээ Монгол улсад бол нам нь хүмүүсийн шүлжээнд байнга солигдож байдаг. Санхүү буюу улс төрийн шууд гол хэрэгсэл болж идэг, санхүүжилтээ шууд улс төрөөсөө авч идэг, фракц буюу бодлогоос илүү хүчтэй нам доторх бүлэглэлийн эрх ашиг бол ийм байдалд бол хотын дарга намыг хатгаж чадвал улс орныг л удирдах ийм эрсдэл нөхцөл байдал үүснэ. Нам дотроо ямар ч хяналтгүй юм хүч бий болох эрсдэлтэй байна гэж харж байна. За дээрээс нь шүүх хяналтын сул тогтолцоо Монголд үйлчилдэг. Хотын даргын шийдвэрийг зүтгэлзүүлэх механизм нь сул, улс төрийн нөлөө шүүхэд нөлөөлдөг, аудит авилгатай тэмцэх газар нь шууд дараа нь ажилтдаг.
ямар нэгэн гэмт хэрэг гарсны дараа ажилдаг. Гэмт хэрэгээс гарахаас урьдчилан сэргийж ажиллаж чаддаггүй. За харин барууны орнуудад бол урьдчилж хоригдж чаддаг, хэтрүүлвэл шууд огцруулж чаддаг хяналт сайтай. За гэтэл ийм байдлаараа Монголд хотын даргаыг шууд сонгуул эрсдлүүд бол маш өндөр байна. Хотын ерөнхийлөгч дахин бий болох эрсдэлтэй байна. Өөрийн нам буюу төв засаглал нь сулрах эрсдэлтэй байна. Засгийн газар хотынхоо өмнө хүчгүүд нь улсын хурл хотын дэргэд жижиг харагдана. Бүсчилсэн засаглал нь задрах ийм эрсдлүүд байна. Дээрээс нь улс төрийн докторгүй байдал нэмэгдэх гээд байна. Энийг хот нь бол засгийн газартайгаа шууд энэ тэнцүү эрх мэдэлтэй болж ирнэ. Хотын дарга нь ерөнхийлөгчтэйгээ үздэг болно. Хот нь орон нутгуудынхаа дээр шууд алхдаг болно. Төрийн бодлого нэг чиглэлгүй докторгүй болно. Улс дотор улсал үүсэх ийм эрсдэлтэй байгаад байна. Одоогийн Монгол улсын хууль эрх зүй, за хяналтын ийм нөхцөл байдлыг харах юм бол за нэмэх нь популизм үүсэх тесрэх ийм эрсдэлтэй. Хотын дарга шууд олон түмэнд таалагдах бодлого барьж эхэлнэ. Эдийн засгийн тооцоо шууд алдагдана. Ямар ч судалгаа үндэслэл дээр явахгүйгээр шийдвэрүүдийг гаргадаг болно. Урт хугацааны хөгжил шууд зогсон байдалд орох ийм эрсдэлтэй байна. За тэгвэл Монгол улсын одоогийн нөхцөл байдлыг хараад цаашид ямар зөв зам хэрэгтэй юм бэ? Шууд сонголтыг иргэд сонгодог биш, шаталсан хяналтаар хотын даргыг сонгодог болъё. Одоогийн хотын даргаыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчд урлаасаа сонгодог тогтолцоо бол одоохондоо зөв. Хотын даргын эрхийг хуульчлан хязгаарладаг болсны дараа дараагийн асуудлыг ярив. Төсвийн хяналтыг нь илүү сайжруулж нэмье. За тэгээ хотын даргаыг ерөнхий сайдтай дүүцэх биш юм менежер гэдэг албан тушаалаас нь илүү ажилуулдаг болгоё. Улс төрч биш хотын гүйцэтгэгч гэдэг талаас нь тодорхой хугацааны гэрээтэй юм ажилуулдаг болвол илүү үр дүнтэй гэдэг байдлыг ярьж байна. За шууд сонголт хийхээс өмнө хотын шүүхийг бие даасан болгоё. Нийслэлийн аудитыг бас бие даалгая. За хотын өмчийг бүртгэлээг үл ил тод болгоё. За ингэжээжвэл дараагийн иргэдээсээ хотын даргаагаа шууд сонгодог байх тогтолцоог ярьсан дээрээ гэдэг ийм санал бол улс төрийн хүрээнд яригдж байгаамаа. За ингээд иргэн төр тогтохын өргөн барьсан өргөдөлд одоогоор бол 7,000 хүн гарын үсэг зурсан. Хэрвээ энд 100,000 хүн гарын үсэг зурх юм бол улсын хурл хуулийн төсөл болж орж ирэх улсын хурл хилцэх юм эрх нээгдэх юм аа. За ингээд энэ нөхцөл хотын даргаас үүдэлтэй цаашид ер нь тэгвэл Монголын улс төрд ямар үйл явдал өрнөх гээд байна. Ялангуяа эрх баригч намд ямар үйл явдал өрнөх гээд байгаа прогнозыг та бүхэнд танилцуулъя. За хотын даргаыг дагаад нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргаыг бол солих асуудал улс төрийн хүрээнд хөшгөний цаана ярьж байна. За цагаан сарын өмнөөс бол нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдаж даргаа солино. За үүнийгээ дагаад намын хорооны гишүүнчлүүд бүгд гишүүд бол солигдох. За дүүрэг хороодын гишүүний дарга нарын асуудал бол яригдаж эхэлнэ гэж байна. За одоогийн их сурвалжуудын мэдээлэл өгж байгаагаар бол улсын хурлын гишүүн сайд Батамгалангийн нэр бол дараагийн Монгол Ардын намын хорооны даргын нэрд яригдж байгаа. За гэхдээ бол энэ бол баттай мэдээлэл ш. Харин зүгээр иргэдийн саналыг энэ нэрэн дээр авч агаад жинхэнэ дараагийн улс төрчийн нэрийг гаргаж ирэх ийм магадлалтай байна. За үүнээс үүдэж 2026 онд бол намын хороодын 50-60% би сая хэлсэн 50-60% гишүүнчлэлүүд солигдно. Дээрээс нь хотын даргын фракцийн зөрчлөл ил болно. Хотын даргуу одоогийн Монгол Ардын намын дарга учрлын фракц орж ирэх үү гэдэг асуудал яригдаж эхлэх юм байна. За бүр цаашлаад 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд жинхэнэ өрсөлдөгчд хэн байх вэ гэдэг нэр нь тодорч эхлэх нь энэ бол нийслэлийн Монгол Ардын намын хорооны шин дарга хэн байх вэ гэдгээс үүдэлтэй асуудал яригдаж эхлэх юм аа.